Бизнесийн үйл ажиллагаанд оролцохын хандлагаа өөрчилж байгаагийн нэг том жишээ болж байна гэж бид харж байгаа. Тийм учраас манай 3 яам Эрдэнэсийн хэмжээл компанитай хамтарч энэ санамж жижиг цаашдаа үйл ажиллагаагаа нэгдэн байдлаар явуулахын тулд энэ гар хэсэг зурж байна гэж бид ингэж ойлгож байгаа. Гол зорилго нь бол энэ шинэ бүтээн байгуулалтын том төслүүдийг бид санхүүжүүлэх. Тэрнээс бол одоо Эрдэнэс Монгол компани маань бол энэ бүх төслүүд дээр маш тодорхой үүрэг ролтойгоор оролцох. Гол нь бол одоо энэ уул уурхайтай холбоотой эрчим хүчтэй холбоотой төслүүд дээр бол бодлогын хүрээнд бол одоо Монголын компани бол тодорхой үүрэг хүлээх ёстой. Тэр үүргийг бол бид яг арилжааны зарчмынхаа дагуу хэрэгжүүлэх хүлээх тийм боломж бүрдэж байна. Монгол улсын хувьд бол стратегийн ач холбогдол бүхий хэд хэдэн нүүрсний ордоо одоогоор ашиглаж байгаа. За цаашдаа эдгээр уурхай түшиглээд цахилгаан станц байгуулахад хамтын ажиллагаа чухал болохыг бас салбарын сайд нь онцолсон юм а. Томоохон цахилгаан станцууд баригдахын хэрээр бол ихээхэн хэмжээний одоо өргөдгөл шинжилтийн ажил хийж нүүрс олборлтыг нэмэгдүүлж шинээр бий болох одоо их усуудыг одоо тасралтгүй найдвартай түүхийд түлшээр хангах шаардлагатай байгаа. Энэ ажлыг ойрын хугацаанд одоо бизнесийн зарчмаар үр дүнтэй зохион байгуулахын тулд одоо бид нар хамтран ажиллаад бодлогоо нэгтгэж өнөөдрийг бичигдсэн гар хэсэг зурж байгаа. Яг тэгэхээр өнөөдөр Эрдэнэс Монгол компани бол төрийн өмчт компани. Энэ цаашдаа ингээд Сингапурын Temasek маягийн том компани болж хөгжихийг одоо бид бол хүсэж байгаа. Тэр чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр бол цаашдаа ингээд хөгжил явагдах явцад бол төрийн өмчийн компани хувийн хвшил бас энд хамтран ажиллах болцоо бол нэгдэнэ. Тэр үед бол хувийн хвшлийн бол оролцоо бол бий болно гэж ойлгож байна. Нарийн Сүхбаат шивээ хүрэн чиглэлийн хүн даацын авцамаар тээврийн 17 компани өдөртөө 35,000 тонн нүүрс тээвэрлэж байгаа талаар